Та Agli Hot Mongolian podcast-ийн Agli Hot мэрэгчлүүд плейлистийг сонсож байна. Монгол хүн бүр Австралид өөрийн хүссэн мэрэгчлэрээ ажиллах бүрэн боломжтой гэсэн итгэл дор үүсгэж буй бидний шинэ цуврал подкаст юм. Одоо төсөөлж үзье. Та Австралид өөрийнхөө хүссэн мэрэгчлэр ажиллаж яваа. Ажлын уулзалтаар өөр нэг компанид эсвэл улсын байгууллагт очиход адилхан монгол хүмүүс тэнд ажиллаад таныг угтаж авч ийн гэд боддоо. Гудамжаар алхаад явж ийн. Хүн болгон өөрийнхөө яг л хүссэн мэрэгчлэр ажиллаж ийн. Өөрөөрөө бахархаж, ээж аваараа бахархаж, монгол гэдгээрээ бахархаж амьдрах боломжтой. Австралид цөөхөн монголчууд байдаг. Энэ том зах зээлд хүн болгон өөрийнхөө хүссэн мэрэгчлэр ажиллах дүүрэн боломжтой. Биднэрт багахан хугацаа хэрэгтэй. Тийм учраас Австралид ажил эрхэлж буй төрөл бүрийн хүмүүсийг энэхүү подкастта бид урьж оруулан анх Австралид ирээд одоо хүртэл ямар ажлын замналаар явсан бэ? Ажилд орсон түүх нь юу байв? Ямар даваануудыг давав? Тухайн ажлын хамгийн ugly буюу хэцүү үеуд нь юу байдгийм бэ? Хамгийн hot буюу өөрөөрөө бахарх мэдрэмжүүд нь юу байдгийм бэ? Ижил мэрэгчлэр ажилд орохыг хүсэж буй хүмүүст дотоод зөвлөгөөг яг ажиллах аргуудыг дотроос нь биднэрт өгөх болно. Магадгүй та мэрэгчлээ солихыг хүсэж байгаа бол бүр шинээр карьераа эхлүүлэхийг хүсэж байгаа бол магадгүй таны хүүхэд эсвэл та өөрөө 10 жилээ төгсөж байгаа бол мэрэгжил сонгох шаардлагатай бол маш ховор мэдээллийг энэхүү плейлистээс та авах боломжтой болно. Хамгийн гол нь яг ажлынхаа халуун цэг дээр ажиллаж буй хүмүүс өөрсдийнхөө туршлагыг хуваалцахаараа онцлог юм. Agli Hot мэрэгчлүүд плейлистэд өргөдөн орсон зочид минь карьер коучинг хөтөлбөртэй ямар ч хамааралгүй хүмүүс. Тийм учраас Miri коучинг програмтай минь холбон ойлгохгүй байхыг та бүхнээсээ хүсэж байна. Эдгээр зочид маань цэвэр сайхан сэтгэлээр, цэвэр бусдад туслах сэтгэлээр энэхүү подкастад оролцсон өөрийнхөө талаар бусдад өмнө нь хэлж байгаагүй зүйлсээ түүхээ хуваалцаж байгаа юм шүү. За ингээд таны амьдралд таны карьерт хэрэгтэй мэдээллүүдийг багтааж чадсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хамтдаа подкастаа сонсцгоё. Сайн байцгаана уу? Agli Hot подкастын шинэ дугаар эхэлж байна. Удаагийн маань дугаарт Оги оролцож байна. Тэгэхээр энэ шинэ плейлист альбом үүсгэж байгаа. Өөрийгөө танилцуулна уу? Яг ямар ажил хийж байна вэ? Ямар мэрэгчлэр сурсан бэ? Тэгээд Австралид хэр удаж байна? За сайн шүрээ. Урьсанд баярлалаа. Намайг Оюнлаа гэдэг би Оги гэж дууддаг энэ Австралийн Камбера хотод гэр бүлийн хамт амьдарч байна. Австралид ирээд одоо 8 жил болсон байна. Тэгээд яг одоо бол Oxide Interactive гэдэг IT agency-д web developer хийж байгаа. За. Компани хадлаар бас товч танилцуулдаг. Одоо бид нар ингээд нөгөө сонсож байгаа хүмүүс маань за том, жижигтэй, хідэн хүнтэй яг ямар чиглэлийн одоо компани өөрөө ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тэр талаар ярьж өгч болох уу? Болно. Манай компани ер нь бол IT agency-г яг Австралийн government-д зориулсан web development-уудыг web project-уудыг хийж өгдөг. Тэгээд нэг том бишээ манайх чинь одоо 14 орчим хүнтэй. Нэг томрох сонирхолгүй. Яг л энэ хэмжээгээр л байх сонирхолтой. Тэгээ хамгийн ихтэй 18 хүнтэй болж исэн санагдчих чинь нэг амар оргил хичээлийн үеэр. Тэгэл ер нь бол яг юм жижиг хിവэрээ ингээл нэг 2-3 төсөл ингээд зэрэг хөгжүүлээл хүлээлгэж өгөөл дараагийн төсөл аваад ингээд явдаг. Тэгэл нэг 2-3 seniorтэй тэгээд 2-3 developer тэгээд нэг 2 designer нэг 2 project manager гэх нэг цомхон. Яг Австралийн засгийн газрын федералын юунуудад төслүүдтэй голцоо ажилладаг. Тэгээд жижиг бас non-government вебсайтууд бас хийдэг. Одоо бидний мэдэж болох хамгийн гоё одоо хамгийн сэтгэл хөдлсөн ажилласан төсөл нь юу вэ? Great Barrier Reef гэдэг одоо нэг шүрэн Gold Coast нөгөө юу гэдэг юм бэ одоо тэр Great Barrier Queensland-д байдаг. Тийм Queensland-д байдаг. Тентхийн вебсайтыг
хамгийн анхаараа тэрийг амжилттай дуусгаж хүлээлгэж өчөөсөн амар өндөр юутай Вау. одоо За тэрийг орж үзнэ. Би яг ярьж тэгээд дуусчаад. гэхдээ яг хөө энэ нөгөө нэг бүр нөгөө нэг visual team interactive амар гоё шинж нөгөө official дандаа federal government-ийн мэдээлэл хүргэх зорилттой юм бас тогтсон стандарттай тэрийг стандартыг дагаж мөрддөг тийм юу ер нь бол бүх федeraлийн вебсайтууд тийм байгаа. Яг одоо ажиллаж байгаа веб project бол үнэхээр гоё Австралийн DFAT-ийн одоо бүх project одоо олон улсад гаргаж байгаа энэ төслүүдэд хөрөнгө оруулж байгаа энэ хөрөнгө оруулалтыг шилэн болгож байгаа. Одоо энэ сая эхний фейз нь дууссан. Бүр министрэл ороод бүр аюул өндөр үнэлэлт авсан. Тэгээ цаашаа одоо дахиад 1 жил орчим 9 сар үргэлжлээд ингээ бүтэн 1 жилийн хугацаанд бүр Австралийн бүх энэ татвар төлөгчдийн мөнгө хаашаа тусламж болж очиж байгаа, аль улс руу их очиж байгаа, аль улс руу бага очиж байгаа ингээ бүх юм шилэнгээр харагдаж байгаа. Тэгээ эндээс ингээд төсөөл юуг нь харахаар ингээд бажетыг харахаар бүр маш их мөнгө зүгээр Австралийн татвар төлөгчдийн мөнгө ингээд бүх улсууд руу очдог байгаа байхгүй except тэр юм уу North Korea, Russia. Тэгээ одоо тэрний чинь нэг хэсэг нь одоо Австралийн awards гэдэг одоо бидний мэддгээр байна. Тэгээ тэргээр чинь ингээд зөвхөн 1 жилийн хугацаанд гэхэд Монгол улсад сая өнгөрсөн жилийн хугацаанд энэ гэхдээ яг зарим нь fake data мата явж байгаа л да. Зүгээр ингээд хэлбэр маш их хичнээн $1 миллион яваад идэм мэдээ. Би тэгээд ийм их projectтэй санхүүжүүлдэм болвол манай монголчуудаас мэдээд ингээд аплайдаад энэ санхүүжилтээс хэрэгтэй гэсэн шүү бодоод ямар санхүүжилт байдлыг хараад авчих юм бол тэрнлүү нь бас аплайдж болох юм шүү дээ. Тэ гоё юм сонсч байна. Тэр бүр үнэхээр гоё. Би бүр амар happy аа. Ийм гоё. Хамгийн гоё нь нөгөө нэг meaningful work гэдэг амар утга учиртай бусдад тусалсан юм нийгмийн сайн сайхны төлөө тэр нь л хамгийн гоё. Гоё. Өстой гоё юм аа. Энэ ажил дээрээ одоо яг хэр удаж байна? Бараг 3 жил болж байна. 3 жил За тэгвэл Огийн мэргэжлийн ажил. Яг би тэгэл асуучихсан. Яг ямар ажлууд 3 жил гэдэг чинь ирээд 5 жил болсныхаа дараа мэргэжлийн ажилд орсон байна тий. Тэгэхээр миний хувьд хоног монголчууд аюу ойрхон ажилдаг тий. Ажлынхаа хажуугаар йога заагаал жишээ нь йогийнхаа дараа хүмүүсийн хүн ярьдаг тий. Ингэж хооронд за одоо би чи ирээд нэг мөсөн 3 жил болсон, 4 жил болсон, 5 жил. За одоо ч худлаа авах дөө гэж хүмүүс амир ярьдаг. Мэргэжлэр ажиллах. Одоо ч энд ингээд бүр удаад гэп гарчлаа дөө энэ гэдэг. Тэгэхээр Огийн маань бол бодит жишээ байна тий. Энд ирснээсээ хойш ямар ажлууд хийв тэрийг ингээд нэг биднэрт run down хийж өгвөл ямар туршлага олж авав. За анх ирээд манай Камбрич амар цөөхөн хүнтэй. Тэгээд анх ирэхэд чи эмэгтэй эрэхтэйгүй л ер нь энд барилгач явахгүй буудлын ажил тэгээд нэг офис төрөлхөөний ажил энэ тийм Австралийн үндэсний их сургууль гээд том кампустай 100 хэдэн билдингтэй тийм том кампус байгаа. Тэдний төрөлхөөн дээр ингээд ажилдаг гээд тэгээд тийшээгээ орж исэн. Тэгээ ихэнх монголчууд маань бас ингээд ажилдаг. Тэр нь гол нь өглөө 4-өөс эхлээд 8-аас дуусдаг. Тэгин гол хүмүүс ч үргэлжлүүлээд 9-өөс буудлын ажил хийгээд өдөр 3 хүртэл ингээд бүтэн цагаар ингээд ерөнхийдөө цэвэрлэгээний ажил хийдэг. Тэгээ би болохоор яг оюутан хэл амар муу ирсэн юм билээ. Тэгээ хэлтэй бэлтээгээд өөрийгөө ягаас тэгээ ботцсон байсан. Тэгээ амар муу яриад 1 жил хэлний бэлтгэл цугаад чихээ онгоолгоод жоохон юм сураа. Тэгээд тэр хоорондоо өглөөний цэвэрлэгээний ажил хийдэг байсан. Тэгээ өдөр нь ирээд хүүхдээ харж агаад оройн манай нөхөр ирэхлээр би буцаагаад өглөөний цэвэрлэгээний ажилдаа яваад тэгээд хичээлдээ яваад 3 цагаас ирээд тэгээд би хүүхдээ хараад манай хүн оройны ажилдаа явдаг. Ингэдэг байсан аахгүй. Тэгээд хийгээл ах юм билээ. Яагаад гэвэл эн чинь нөгөө ганцаараа ажилладаг ажил хинтэй ч ярихгүй зөвхөн уртгаал хийн юу ч бодох шаардлагагүй сайхан подкаст сонсоод хийгээл амар гоё хийгээд баг зарим үедээ бүр гарт орцсон аль хэсэгтээ амархуу гэдгээ шийдсэн аль хэсэгтээ кофе угаасан хүмүүс хин ч харахгүй юм чинь тэгдэг байж байгаад тэгээд нэг менежмент болж чинь тий нэлээд амар тухтай тий тэгээд нөгөө нэг хөгжигч сонирхолгүй за энд ээж байгаа за өсрээд нэг супервайзер очив зүгээр ч юм уу гэсэн шин бодоод за супервайзер ээж байгаа тэгтээ гар юмар явахаа юм бодоод тэгэж яжсэн чинь гів гэнтхэн нөгөө менежментийн өөрчлөлт явагдаад миний цэвэрлдэг амар амархан биелдэнгөө солигдоод надад бүр амар хэцүү биелдэг. Тэгээд би бүр юу вэ гэж бодоод хүмүүс ийм юм хийдэг юм уу?
Тэгээ тэрэн дээр нөгөө 2 3 жил жоохон тухтай явцсан байж байгаа өөр билдинг асан чинь бүр тэрнээсээ бүр шантраад бүр ямар хэцүү юм бэ гэх. Тэгэл тэгжээд бас нөгөө жирэмсэн болоод хүүхдээ гаргаад тэгэл яаж буцаж орно гэж дөнгөж хүүхдээ 3 4 сартаа хахад ажилдаа ороод үгүй би бүр үнэхээр дэлгэхгүй мэн гэж уйлаад за гарыг гэдэг шийдэл төржсэн. Тэгээ тэр бол миний бүр хамгийн зөв шийдвэр байсан гэж боддог амьдралтай байсан хамгийн зөв шийдвэр байсан. Тэгээ тэр намайг шантраасан тийм амар хэцүү. Яг энэ ажлаас чи болоо гэсэн нэг тийм дохио өгсөн л гэж боддیں۔ Тэгээ тэрнийхээ дараа тэн чин бас ажилгүй суугаад иж болохгүй шүү дээ. Ихснээ 3 4 сартаа өгт тааж гисаас орлоготой авах болго манай нөгөө камерад чи ямар барилга байсан. Тэр үед барилга орж эхэлж байсан. Тэгээ манай нөхөр чинь нөгөө IT-ийн чиглэлийг тийм барилга хийхгүй яг мэргэжлэрээ ажиллаж байсан болохоор нэг яахгүй. Тэгээд за би юу хийх вэ гэж бодож байгаа. За энэ нэг Uber delivery хийдэм байр хүмүүс энийг нь сонирхож үз. Ер нь би машин барих дуртай ш. Машин барьж байхдаа бас юм сонсох дуртай ш гэж бодоод тэгээд тим юм хийж байгаа delivery Австралид дөнгөж шинээр орж ирсэн. Тэгэл delivery-гээр нэлээ дэжгүй хийдэг байж байгаа. Delivery дотроо юм нөгөө scholarship зарласан. Нэм хүмүүсийг одоо ийм мэрэгжлийн одоо юу short course суулгаад тэгээд ийм мэрэгчлээ солих юм юу индустригаас солих боломж олгодог. Тэгээд тийм scholarship зарлах юмгүй яах вэ зүгээр азаа үзээд apply-даад үзье гэсэн чинь надтай ярьслах юм болоод үе тэнцэж байгаа юм шиг үстэй гэж таад. Тэгээ ярьсан юм чинь намайг сонгож байна. Тэгээ баяр хүргэе. Тэгээд гол нөгөө нэг тэр scholarship нь шууд direct Euro Open Classroom руу фандд. Тэгээ тийшээгээ мөнгө нь ороод тэндээс би нөгөө сургалт авдаг. Open Classroom гэдэг одоо онлайн bootcamp маягийн нэг 6 сараас 1 жилийн курстэй. Тийм онлайн курсүүд гэдэг. Тэгээ тэндээс ментор цаанаасаа яадаг, provide хийдэг. Тэгээ 7 хоногт нэг удаа 1 цагийн mentorship авдаг. Тэр нь болохоор бүр яг technical тэнгуудлаа ингээ бүх юу сургалт дуусны алдаад болохоор career coaching цаанаас 6-7 хоног өгдөг байхгүй. Тэгээд энэ Open Classroom-ийн бүх project-ийг хийгээд ингээ ментортойгоо ажиллаад career coaching-тэйгээ ажиллаад ингээ ажил дээрээ одоо шинэ ажилд орох хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ажилд орч чадахгүй байх юм бол төлбөрийг буцаа олгодог. Тим refund-тай юм бэлээ. Гэхдээ refund авсан үннийг бол би сонсоогүй. Ягаад гэвэл ихэнх нь ингээ ажиллаа олгоцсон учраас үр дүнтэй юм тий. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүс маань өөрсдөө хуваараа бас Open Classroom руу орчих болох юм биш үү? Тэгээ менторинг аваад, тэгээ career coaching аваад. Тэр нь бол ингээл нэг орцсон байхад бол тэгээ буцаад мөнгө авах гэхээр бас нэлээд guarantee-тэй өөрсөндөө ихтэй тий. Энэ Европын нөгөө Францын одоо юу л байсан бэ лээ Тэкид. Тэгээд одоо энэ чинь бүр Америкас интер ментор авдаг. Энтгэгээс одоо манайхан чи голцоо IT-ийн курсууд байгаа байхгүй. Тэд нар нь одоо энтгэгээс голцоо бас менторууд орж ирдэг. Тэгин гутлаа миний ментор болохоор Америк Texas гэдэг нэг ментор гэдэг гэсэн. Тэгээд битээр цагийн зөрүүнээс хамаараад бас жоохон асуудалтай уулзнаа. Тэгээд амар асуух юмнуудаас бөөгнүүлж авч байгаад асуугаад энэ дээр гацаад энэ тэгээд энэ ингээд гэж хамаг юм хэлээд тэгээд тэндээс ингээд гайденс өгөөл. Тэгээд бас тэр чинь шалгалт өгнөө. Тэгээд нөө менторууд чинь өөр хүмүүсийн одоо оюутнуудыг шалгадаг ингээд яг ингээд прожектыг танилцуулаад бүр презентацийн тавиад хаана юу нь яаж хийцэн ингээд тэндээс ч жинхэнэ хэл ам суулчих гал техникийн хэл ам юунуудын үг хэлгүүдийн бүгдийг сурж аваад тэгээд нэлээд бэлтгэгдэж байгаа. Тэгээд яажсан да. Тэгжээ чанаржуулж чинь тий бас хүмүүсийг. Тий. Тэгээд энэ ажил руугаа орж исэн. Тэгээд тэр хоорондоо стил дэлгүүрүүгээ хийгээл юмаа сураад. Энэстэй амар гоё прожект хийсэн. Тэгээд энэ дэлгүүр одоо бол Австралиас гарсан. Тэгээ тухайн үед болохоор нэг 2 жил орчим нэг 40 орчим хүнд юм scholarship өгсөн гэж ярьсан билээ. Айгу гоё ихлэлтийн цэг болгож өгсөн байх тий. Яг өөрөө ингэж явж исэн бол scholarship байсан бол их бас сонирхохгүй ч юм л мэдгүй шүү дээ тий. Харин яг сургуу яг гэдэг яг нэг шийдэж чадахгүй. За гэж бодоод тэгээд за юу тий. Амар гоё боломж олгосон. Тийм байна. Nice. Тэгээд би сая юу асуух гэсэн аа. Тэгээд үргэлжлээд явах юм бол энэ чинь 6 сарын курс байсан. Тэгээд 6 сарын курс нь 1 сард эхлээд 7 сар дуусах хэрэгтэй байсан чинь 4 сард нэлөө
4 сард нь би энэ ажилд апплайд хийжсэн. Тэгээ яагаад апплайдсан бэ гэсэн чинь тайрын подкастыг нөгөө нэг Ugly Hot подкастыг сонсож байгаа зүгээр л апплайдад үз та нар чаднаа. Юуг нь хүлээд үгүй дээ алдах юм байхгүй шүү дээ. Тэгээл тэнцээгүй л хин юу алдах юм. Зүгээр л апплайдад үз гэдээсэн болохоор за зүгээр л туршлага болъё апплайдаад үзье гэж бодоод газар руу апплайда энэ анхны энэ ажил руугаа апплайдаад тэгсэн чинь явсан гоё. Одоо тэгээд өөрөө ингэж яриа өгөөд байж. Тий. Одоо өөрөө ингээ хүмүүст апплайдчих хаа гэж сууж. Тий хараа. Тийм өөртөө итгэлгүй байд юм бэлээ. Би арай бэлэн биш ээ. Би арай болоогүй гэсэн бодол ингээд хойш нутаад идэм лээ. Тэгээд хилнээ жоохон сайжруулъя гэж одоо хил хизээ сайжрах юм бүү мэд тэгэл хүлээгээд хизээч бэлэн болохгүй шүү дээ хүн. Ер нь хизээч бэлэн болох юм байлээ шүү дээ. За бэлэн болохоор ингээ хүлээгээд байвал тэгээд өстө яваал ах юм байлээ. Харин тэгээд тэгэл яриа. Тэгээд юу подкаст сонсоод ер нь нэрээ зүгээр л апплайдаад үзье. Тэг өсрөөл татгалзаар авнасгүй болвол хариу авахгүй л энэ үз. Тэгээ хариу авбал ярьсан цааш яаж авд. Ер нь миний резюме болж байгаа мөн гэж жоох ID авъя гэж бодоод тэгсэн чинь тэгээд бүх амар гоё яваад тий. За тэгвэл одоо орхоос өмнөх яг ямар одоо ингээ буцаад тэр үе дээр очих юм бол юу гэж бодчихсон бэ? Яана би ороод чадах болов уу, яах болов уу гэж бодож ирсэн үү? Эсвэл ер нь болчих байх гэж бодсон уу? Ямар бодлууд орж иржээ? Түмэн юм зүгээр би чадахгүй ах л гэсэн бодол орж ирж. Яана би ороод нөгөө нэг хэлсэн юмнуудыг ойлгохгүй яана гэж бодлоо. Яана би ч өстө мэдхгүй би ер нь ороод ер нь за эдгээс тэнцэх юм уу гэж бодлоо. За тэсгүйсэн ч гэсэн ер нь гоё оффт нь орж үзье гэж бодлоо. Тэгээд яасан чинь нөгөө харьцангуй нөгөө IT-ийн салбар чи амар гоё юм supportive тэрөөсөө нэг тийм эготой гарууд ер нь амар ховор. Ялангуяа манай ажил дээр бол үнэхээр тийм эготой гар бол байгаагүй. Үнэхээр амар гоё supportive. Би тэгээд анх орж ирээ анхны ажиллаа гэдгийг угаасаа хийж байгаа юм чинь. Тэгээд миний хийсэн юм гэвэл энэ жижигхэн портфолио энэ миний юм байна. Тэгээд ийм онлайн курс тавьсан. Тэгээд хичнээн миний баачлар IT ч гэсэн би мэргэжлэр ажиллаж байгаагүй. Тэгээд ямарсан болгоно гэж бодоод тэгээд хүмүүстэйгээ ярилцаад хүмүүс амар гоё supportive тэгээд бүгдийн ихнээс нь ягаад тэгээд яаж манайх ч нөгөө шууд веб девелопероор орсон ч гэсэн нөгөө Drupal гэдэг өөр content management system байдаг байхгүй CMS одоо энэ government-д ашигладаг. Энийг ашигладаг. Тэгээд би надад ч юм бүр сурах хугацаа өгөө. Эхний 2-3 сар баг би зүгээр хичээл үзээд суудаг цалин аваад би бүр ингэж л одоо ажиллаж юм байна гэж бодоо. Тэгээс заримдаа ч сквиртэй санагдаа яа ямар нэг юмд нь оролцох юмсан тэгэл ингээд хичээл үзээ суугаад ах юм уу. Арайч 2 сар биш юм байна. 1 сар ямарсан хичээл үзсэн. Тэгэл хичээл үзээл за хичээлээ дуусчлаа гэсэн чинь. Онлайн хичээлийн дуусчлаа гэсэн чинь. За тэгвэл одоо тэгээ прожектор орё доо гэл. Тэгэл прожектор ороод стажигнээсээ юмд оролцож эхлэв. Тэгэл айгуу гоё юм билээ. Тэгээд ихний юм хүмүүс чинь ойлгохгүй тэгэл юмыг нь бодоо олгоно штэ. Хийсэн өдөржин 2 өдөр хийсэн явмаа push хийсэн чинь config export хийгээгүй штэ. Дахиад нөгөө хийж. Тэгээ гол нь тэр мэрийг хилдсэн л дээ одоо нөгөө би яана хийсэн юм дотоо push хийчихээ. Тэгээ миний код ороогүй байна гэсэн. Зүгээр ийм одоо үнэнч байгаад чинь баярлж байна. Дахиад хийчихөө одоо ч хийхэд бол асуудалгүй. Яг өмнө нь 2 өдөр болтой хийсэн юм би дараагийн удаа хийхдээ бол нэг 2-3 цагийн дотор хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чин тэдний хувьд бол нөгөө үнэнч алдсан гэдэг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ тэд нар болохоор алдах боломжийг олгосон. Зүгээр ямар ч тийм criticize байгаагүй. Тэгээл дахиад хийгээл дахиад хийж. Тэгэл тэр чинь нэг юм байна. Тий, сураал явна. Тэгээд Австралид нэг юу нөгөө 6 сарын welcoming period яг жинхлэх хугацаа гэдэг. Тэгээд ихэнх компаниуд миний харж байгаагаар welcoming period гэдэг. Зүгээр чамайг welcome хийгээ те ингээд тавтай морилнууг авч байгаа учраас бүх хамгийн тэнэг байж болох асуултуудыг асуу, хамгийн basic алдаануудыг гарга эхний 6 сартаа тий. Тийм болохоор тэрнээс өсө санаа зовх хэрэггүй гэж хэлээд байдаг. Гэтэ яг дотор нь орж үзэхээс өмнө яалчгүй бид нар бийж тэгж бодчихсон. За чадахгүй бах та хүний ажил алаа хийчих бах та гэлтэй бид нар айгүй тэгж боддог. За тэгвэл одоо Огийн орсныхоо дараа одоо ингээд 3 жилийн дараа өнөөгийн их өндөрлгөөс харахад яг адилхан web developer ч юм уу тий ажилламаар байгаа. Бакалавр нь IT юм биш үү тий? Тийм хүнд юу гэж зөвлөгөө өгөх вэ? Яг топ 3 энэ 3 л байхад ер нь болно доо гэвэл юу байх вэ?
Ер нь бол эхлээд жоохон technical skill-ээ одоо сайжруулад нэг үзүүлэх юмтай яг web developer шүү. Нөгөө back-end end руу шал ондоо шүү дээ. Одоо миний ч front-end гэж явж байгаа болохоор үзүүлэх юм аа эхлээд бэлдээд би нэг ийм юм дээр ажиллаж исэн юм аа тий багаараа ажиллаж исэн тэр гэдэг үзүүлэх юм байвал зүгээр юм шүү дээ. Би тэгээд тийм болохоор өөртөө портфолио хийжсэн тухайд тэгээд дээрэс нь тий applied-аа л үзэх хэрэгтэй. Одоо бүр муугаар ярихад азаа үзнэ. Хоёрдугаар хэрвээ дуудагдчихвэл резюме ямарсан болж байгаа юм бэ гэдэг ID-гаа авна. Хэрвээ интервьюд ороод авчих юм бол ер нь миний яриа болохоор юм байна гэдэг юу асуудаг юм бэ ойлголтыг авчих юм байна. Тэгээд ер нь бол веб девелопер энэ IT чиглэлхэн бол өдөр болгон сурах хэрэгтэй. Тийм болохоор бүр үнэхээр их цаг шаарддаг. Ялангуяа би болохоор ингээд хизээ хойнодод энэ индустрид орж байгаа учраас би амар их юм catch up хийх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд орой болгон яг хүмүүс ингээд бусад салбарынхан ингээд орой 5 цагт ажиллан дуусаад ингээд enjoy хийдэг болвол би бол цагаа уучаад хүүхдүүдтэйгээ бараг 5 өг салчаад дахиад ингээд суух хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Гэтэ мэдгүй энэ бас зөвхөн надтай ч холбоотой юм даа. Би жоохон сүүлийн үед импостер синдром болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Жоохон burnout бол нөө би л ингээд ажлыг уяад байгаа юм шиг, багийнхны ажлыг уяад байгаа юм шиг. Би л юу хамгийн мян юм шиг санагдаад байдаг болчиход байгаа. Тэгээд бүр шөнө 1 цаг хүртэл ингээд жоохон хичээл хийж мэж суугаад. Тэгэхээр ер нь бол хичээл хийж ингээд өдөр болгон сурна гэдэг тэр нөгөө юм аль эртнээс хүлээн зөвшөөрөөд би өдөр болгон тий хийх 1 цаг 2 цаг ингээд өөртөө цаг зарцуулаад сууж чадна гэсэн ингээд одоо нөгөө шийдвэр гаргацсан. Тэгээд гоё апплайдад үзэхэд болно дөө. Болох байх уу? Ааха, болдгийм да. Ер нь л болдог шүү. Тэгээд одоо эндээс амар гоё яг манай энэ нөгөө нэг плейлистийн маань зорилго гарч ирж байгаа байхгүй. Web developer гингүүт ингээл нэг гоё pretty гоё харагдаж байгаа. Вебсайт хийгээд окей бай гэж гарчдаг болов гэж төсөөлөл байгаа шүү дээ тий. Тэгээд IT-гаар ажиллаж байгаа. IT дотроо ингээд энэ чинь салчиж байгаа тий. Тэгээд web developer дотроо front end юм байна. Тэгээд гэтэл арталтаа тий одоо жишээ нь нэг ажлын өдөр хэдэн цаг жишээ нь ажиллаж байгаа вэ? Дунджаар үзвэл за хамгийн багадаа тэгээд хамгийн ихтэй гэвэл манайх 7.5 цаг. 7 өдрийн орчим. Гэтэ нөгөө нэг тараад сууж байгаагаа оролцуулбал тэгэл янз бүр заримдаа ч бүр юу ч хиймэргүй санагддаг үе байгаа. Тэгээд ер нь бол өдөрт дунджаар 1-2 цаг болоод миний хувьд бол сууж байгаа. Тэгээд хүн болго янз бүр experience-тэй хүмүүс бол нэг тийм удаан суугаад шаардлага байхгүй. Ааха. Гэтэ одоо яг нөгөө нэг манай подкаст шинээр салбар руугаа орох гэж байгаа ч юм уу те ер нь бол яг юм шин за яах вэ би чадахгүй бах тоо гэдэг бидний нөгөө ажилдаа орохоос өмнө байсан тэр цаг хугацаанд байгаа хүмүүс илүү их сонсох бах гэж бодож байна. Тэгэхээр яг нөгөө тэр хүмүүс ч гэсэндээ хүлээлттэй тодорхой болгоод одоо нөгөө нэг удаа дарахгүйх тусмаа ажлын цаг багасдаг шүү дээ тий. Одоо би бол сая төрхөөс өмнө 36 хоног хүртэл ажилласан. Тэгээд өдөрт 2 цаг л юу ажиллаж байсан. Өмнө чинь ингээд ажил тараал сууж исэн, суугаад амар репорт бэлдэг байсан бол өдрийн яг 2 цаг зүгээр нөгөө 8 цаг ажиллах юм а дурж байгаа нь бол тэгээд хоол идэл, унтаал ингээд амар нөгөө төрхтөө бэлдээл байгаад байсан байхгүй. Тэгсэн мөрчлөө бүтээмж маань бараг адилхан. Тэгээд яг намайг ганц нэг төслийн маань багасгсан л байсан л та. Тэгэхээр ингээд нөгөө удах тусам угаасаа хурцдаг. Тэрнээс өмнө бол маш олон цаг тий. Бараг ингээд шөнө унтж хахад ингээд тархинд нөгөө ажилтан бодогдол. Очоод ингэндээ гээл тий тийм үү ч гэсэн байдаг. Тэгэхээр одоо эндээс манай Агли хот подкастын маань Агли хот гэдэг чинь ерөөсөө ингээд амар том ухагтгүй. Тэгэхээр яг одоо web developer-оор ингээд Австралид ажиллаж байгаа хүний эхлээд жоохон онцгой юм сонсъё л доо. Агли нь юу юм бэ? Юу ажил дээр уйлжсэн үе байгаа юу? Ажил дээр яг гэрээс ажиллаж сууж уйлжсэн юм байгаа шүү дээ. Би ч чадахгүй байна. Аха. Хамгийн сүүлийн энэ одоо миний яриад байгаа энэ шилэн дансны амар гоё юм хийж байгаа гэдэг. Тэрэн дээр бүр үнэхээр бураас амар уйлмар юмнууд гарч ирсэн. 2-3 ч гарч ирсэн. Назар нөгөө гэрээс ажиллаж байсан үе яах тавьж байгаа л та баг оройн баг өсөө байсан. Би ингэж яхаар зүгээр болио байлээ зүгээр би чадахгүй мэн гэхдээ гарчи. Тэгээд яа тэгэхээр нөгөө бүр 100% шууд JavaScript бичээд эхэлчихэж байгаа байхгүй юу? Би ч одоо өмнө нь бол баг нэг 30% JavaScript бичижсэн юм уу да. Одоо өмнөх яг уламжлалт Drupal биш болохоор ингээд
бүр амар 100% JavaScript тэгээд яаж яагаад хүний бичсэн юм бэ ойлгох хэвээр. Тэгээд бүх датануудаа ойлгох хэвээр гэж хэвээр. Амар хэцүү санагдав. Йоо. Уул нь бол амар гоё сурж байгаа нь амар гоё. Тэгснээ бас болоод гарыг хилчүүл хилчих болно л доо. Тэгэх юм бол чамд энэ чаленж юм байвал тэгвэл энэ прожект руу орчих гэдэг яг дэмжих л байх л да. Тэр бол асуудалгүй. Гэхдээ гол нь би бас сурмаар байгаа байхгүй юу? Хайж явмааргүй. Тэр хүмүүс яаж хийгээд байгаа юм би бас энэ гоё юмд оролцмаар байна шүү дээ. Бас нөгөө нэг дутаад үлдчихмээргүй санагдаад энэ гоё юмд нь оролцмаар тэгээд тэр их чаленжаас юм олоод авчмаар сурчмаар тэгээд дараагийн удаа бол энэ easy санагдаж шүү дээ гэж одоо л тэгээд тэр юм бодглохлоор үлдчихмээр ингэж их стресстэй ингэж их struggle хийж байгаагаа харахаар да ингэж яхаар зүгээр энгийн прожект руу орчмоор байна гэж бодоод тэгэл нэг тиймэрхүү чаленжууд одоо сая сүүлийн 3 сар бол нэг бараг 2 3 удаа тохиолдсон. Өстой орой нөөрж мэлээ тийм юу ч хийгээд байгаа мэдгүй. Тэгээ тэр хэцүү байдал маань одоо Акли маань өөр хэн нэгнээс багийнхнаас ч юм уу менежерс ирж гэнэ эсвэл яг Оги дотроосоо өөртөө нэг тодорхой хүлээлт зорилго тавьчаад чи болохгүй штэ. Энийгээ мэдэхгүй штэ гэж харж ирээд байна. Дотроосоо тий. Дотроосоо ахгүй. Ерөөсөө юм багаас мэдэхгүй юм байвал асуугаад дэмжлэг авч болно штэ. Ер нь тэгдэг. Тэгээд нөгөө одоо жишээлбэл манай синьоруудын одоо нэг цагийн ажлыг би ингээ 3 цаг уншиж байгаа байхгүй юу. Ингээ struggle хийж 3 цаг ноцолдчихэж нэг юм гаргаад өгсөн чинь нөгөө хүмүүс нэг цагийн ажил хийсэн байгаа байхгүй юу. Би бүр тэгээд ингэлээр чи ингээ хамаг баажтыг алдаад өстой ингээ хамаг цагийг ингээл нөгөө өөрийнхөө тэдний зэндаанд ажиллаж чадахгүй байгаадаа ингээ struggle үсэл ёо ингэж багийн алж яхаар өстой зүгээр гараад зүгээр хөнлөнгөөс хараад сууж идэм юм яа тийм өстой. Тэгснээ бас үгүйгүй оролцмаар байна шүү дээ. Энд чи гоё төсөө шүү дээ. Чи их юм сурна шүү дээ. Гэж дотор хүмүүстэй түмэн янз юм хийж байгаа юм чи. Гэхдээ яг тэгээд нэг багийн юм чинь амар гоё шүү дээ. Тэгээд struggle хийвэл мэдээж тэгээд асууж болно, тусламж авч болно. Тэгээд нөгөө би ч өөрөө senior биш. Senior байсан ч гэсэн ер нь senior хүнд ч асуух юм байдаг байхгүй юу? Тэгээд манай senior-ууд хүртэл бидраас асуух юм байгаа. Тэг жишээ нэг тэгэхээр нөгөө нэг чи юу ч асуух хэрэггүй чи юм болгоныг мэдэх хэрэгтэй гэсэн иймэрхүү байж болохгүй. Тэг өөрийгөө бас өөртөө бас жоохон зөөлөн байх хэрэгтэй юм шүү дээ. Би бас сүүлийн үед энэ прожектын эхний хэсгийнтэй гэж өгөөд министрээс амар гоё юунууд комплимент авсныхаа дараа юу жоохон тайвширч орж байна. За. Юу Акли хэсэг дээр өөр одоо нөгөө дотоод өөрийгөө илэрхийлэх communication тал дээр анх орсноос эхлээд тэгээ одоо гэрн ямар нэг тийм юу байгаа юу? Асуудал хэцүү юм, соёлын ялгаа ч юм уу те. Эсвэл өөрийгөө ингээд арай илэрхийлж дотроо ингээд амар гоё ярьчмаар боловч тийм юм уу? Тиймэрхүү юмнуудаа яаж давж ийн? Тэгээд би нөгөө нэг юун дээр хэл бүр influent биш болохоор client meeting дээр орох амар дургу. Client meeting гэдэг чинь одоо ер нь бол department-ийн хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүстэй meeting-д орох амар дургу. Stand comfortable гэдэг. Тэгээд юм уу масаахаар би өөрөөхөө тайлбарлана шүү дээ. Тэгэл яг нь манайхан бод ойлгоод ингээл буцаагаад бүр гоё дэлгэрүүлэл тайлбарлчихж байгаа. Гэтэ ер нь бол still би бас нөгөө нэг ингээл improve хийх шаардлагатай гэдэг нь бол харагдчихл байгаа. Тэгээд тэрнээс биш баг хамт олонтойгоо тэгээд team player талаасаа soft skill талаасаа нэг асуудал байхгүй юм шиг санагдаад идэв шүү дээ надаа. Тэгээд заримдаа бас ингээд гялс нөгөө амар их ажлын дундор бол товчхон гялс хариулт өгчдөг. Эсвэл бол нөгөө хүмүүс ингээл гялс буцаагаад хариулчихдаг. Тэгэхээр нөгөө жоохон ууртай ч юм шиг сонсогддог байж магадгүй юм шиг байлаа. Тэгэл нөгөө хүмүүс буцаагаад direct message-ээр орж ирээ. Sorry Оги би ингэж асуусан юм аа. Өө хараа ойлгосон би тэгээд хараа ажилтаа байсан болохоор гялс хариу өгсөн юм аа гэх. Тэгээд нөгөө тэгэж орж ирэхийг бодоод бас хүмүүс миний бичиж байгаа хэлбэрээ гэхдээ яг одоо тэгж орж ирэх байсан. Заримдаа тэгж орж ирдэг байсан. Одоо бүр мэддэг ч болж байгаа тий. Тий нөгөө товчхон гялс юм аа. Энд дээр яг соёлын ялгаа байдаг байхгүй тий. Энд ч нэг юм асуух гэж is it okay if I ask you the question? I know you're super busy гэд бараг ёо асуултаа гэмээр олон юм ярьжсэн аа. Тэгсэн үг гэдэг тийм шүү дээ. Бид нар yeah no. Тэгэхээр яалчгүй тэрэн дээр бол бас нэрээ соёлын ялгаа гард юм биш үү? За одоо тэгвэл айгүй гоё энэ ажлыг хийж байгаа хот нь юу байна? Яг ямар үед одоо энд ингээд ажилд ормоор байгаа хүмүүс ч юм уу те. За хэцүү үе тохиолдоход за Оги энэ нь гоё гэж хэлэхдээ одоо тэрэндээ очтол тэсэдэ гэж бодохоор тийм гоё хэсэг нь юу вэ? За хамгийн гоё нь тэгэл
өдөртгүүдээс тэгэл комплимент авах. Тэгэл нөгөө нэг клиентуудаас тийм гоё good review авах чинь хамгийн гоё шүү. Тэгэл тэрийг чинь тэгээ дээрэс нь нөгөө дизайн амар гоё гарч ирээ. Тэр нь ингээд паблик гараад хүмүүс ингээд хийсэн вебсайтаа үзэхээр гоё шүү дээ. Надад л амар гоё санагдаад мэдгүй энэ нөгөө фронт энд хүний л фидинг лахад та би чинь ингээд хийсэн юм ингээд боддоор үзүүлэх хэрэгтэй. Бэк энд хүмүүс чинь одоо ондоо шүү дээ. Тэд нар бүр дандаа юм болгоны артталт нь явж байгаа. Яг би яд хийсэн бэ гэчихвэл. Тэгэл нөгөө бүтэн юм ингээд онлайнд байршуулсан тэрнийг хийсэн штэ үзэж гээл ингээд яг дандаа .co.au гэж явсан юмнуудыг үзэхээр чинь оролцохоор team вебсайтууд үзүүлэх гоё шүү. Тэгэл оролцсон байна. Цалин байна. Цалин авахгүй юустэй. Цалин гоё. Тэгээ хамгийн гоё нь цалин бүр ингээд уур чадвар дээшлэх тусам хангалттай нэмэгдчихэд нь гоё. Энд чинь нөгөө нэг том компаниуд бол левелээр шүү дээ ингээд тэр левелд орсон дараагийн левел руу болоо гээл ингээд нэг 2-3 мянгаар нэмэгдсэн. Энд чинь бидний манайх чинь жижигхэн компани уур чадвартай нь уйлгуулад огцон нэмээддэг. За. Болж чинь. Хараад яг үнэ. Нэрээ энэ дээрээс амар гоё юу болчих чинь. Том жижиг компани одоо хүмүүс ингэж заавал том компанид ормоор байна гэдэг тий. Жижигхэн байр дэмий яг жижигхэн дээр юм байдаг хгүй. Дэмжлэг амар гоё чухал тий. Ингээ багийнхантайгаа яг өстой чихэн family life байж чаддаг. Тэгээд эрхлэх үедээ эрхлэн тий. Тэгээд гомдох үедээ гомдоод ингээд амар тийм коллектив сайтай дээрс нь яг үнэн цалин дээр өсгөж болдог. Negotiate хийж болдог. Тийм. Том компаниудын хувьд болвол миний ажилласнаар заавал өөр нэг компаниас нөгөө компани руу өсөрж ингэж дэше явдаг. Шууд эндээ өсрөн гэж байхгүй. Заавал ингэж 2-3 жилээр сольж ингэж явдаг тий. Яг тэгдэм байх. Тэр энэ дээр ялгаа. Дээрэс нь бас жоохон нөгөө том компани учраас ингээ хүн болгоо яг өөрийнхөө жижиг юм хийсээр агаад яг миний чи тэргээ яасан хурдтай ингээ бусад хүмүүсээс жоохон дарамт ч юм уу тий энэ нэг юм ингээд байна гэдэг ил биш мөртлөө passive aggressive байдал орж ирэх нь айгүй их байдаг. Арай элбэг санагдсан. Тэгэхээр бас яг энэ дээр одоо ингээ огийн хувьд яг бас яг жижиг гэж 14-14-өөс 18 гэхээр бас дунд medium байж болох юм байна тий. Тэгээд авч байгаа төслүүдийг харахаар жижиг дунд компанид ажиллахад бас давуу тал байх нэ. Тийм гоё. Тэгээд надад тэгээс санагдаж байна. Австралид орсон нөгөө нэг анхны компани ч тэр нөгөө нэг Австрал соёлтой байгаа шүү дээ. Тэгээд бодол чинь захирлал нь хүртэл асуухтай. Огийн чам за байвал уулзч болох уу гэх амар сүртэй би чамайг завгүй байгааг ойлгож байна гэж үгээд юу сүртэй зүгээр түрүүндээ болоод уулзчихсан. Ороод ирээ. Тийм би ч одоо анх мах чинь бүр амар гайхдаг байсан шүү дээ. Чи жоохон завтай болохоор тэдэн минут хоёлаа уулзч болох уу? Зүгээр л уулзч болох юм ямар зүртэй юм бэ? Тэгээд нөгөө concentrate хийж байгаа гэдээ амар хүндэлтэй одоо ийм disturb хийхгүй байх хэлчихэд юм шиг санагдсан шүү дээ. Яг нөгөө бид нар ч хот руу лаашсан ингээд амар завгүй заримдаа ингээд саяхан нэг хажуудлынхаа үнтэй хойлоогоо төгсч чинь би сая хажуудчлаа суугаад идчихлээ шүү дээ. Нөгөө тийм үү? Би бүр тэрийг анзаарах завгүй нөгөө чивчээ зүгээд юм яйцсан. Яана би өстө хамт идэхгээ хүлээжсэн өстө sorry. Тэр мэрийг анзаарах завгүй яач махаа болохоор амар concentrate хэрэгтэй тий. Тэгээ бурхан амар одоо тэр ямар нэгэн байдлаар би тав тухгүй явж шууд ингээд дуртай үедээ тэгээ сиклив аваад явах боломжтой. Тэр мөр амар шударга юм шиг санагдсан ш. Чамд тийм санагддаг уу? Одоо ингээд Монголч өвдөхийн тулд 2-3 хоногийн өмнө хэлдэг ш. Би тэд өдөр аав тавж болох уу гэж асуудаг ш. Энд чинь болоод угаасаа миний толгой өвдөд байна. Би одоо ажиллаж чадахгүй нэ гэж шууд өдөр хаяа явчихдаг. I'm feeling under the weather гэлтэй жоохон хүүхд орсон чинь нэг болохгүй байна гэл. Гэтэ би амар радтай Монгол миний ажиллаж исэн захирал ихч. Тэгээ захирлаа биш ихчээ гэдэг дуудана. Окей ихчээ. Миний биний юм ирсэн. Хэдэн цагийн дараа очино гэсэн. Тэг миний дүүгээр. Нөө Австралид сурч төгссөн. Australian Awards-аар хаа Melbourne-ийн сургуулийн сурч төгсөө тэгээ очиод яг манай захирал болж исэн. Тийм болохоор бас айгүй гоёор яг 5 цаг 6 цаг болонгууд за одоо харь миний дүү every work balance айгүй хаттай бас тэгж ажиллаж байсан. Тэгээ энэ дээрээ харсан чи яг Австралиас хоёр тим юм байлээ. Манай хамгийн том захирал хажуу дээрээ юм асууж байгаа хгүй би ингээд суудчих хажууд ингээд сүгдчихэж байгаа хгүй өвдгөн дээрээ. Тэгээ надтай ингээд чицүү болох гээд шүрээ чиний нөгөө нэг юу чи яасан масан гээд би ингээд бүр гайхсан. Багаад болсон юм уу сүгдэх юм уу яа. Амар яг тэгсэн үү? Тэгээ амар хөгшин юмхтэй. Тэгээ төрний хөл мөсөн тэр үедээ өвдсөн. Тэгснээ ингээд амар high up дээр
хамгийн том санхүүгийн CFO байхгүй юу. Тэг чи ингээд хажууд сүгтж баймаараа танхад амар юу. Монголчин бол ер нь аав соёл тэггүй шүү дээ. Тэгэхээр өөрөө бид хэмжээгээр амар гоё чөлөөтэй байдаг. Тэгэхээр одоо энийг үзэж байгаа хүмүүс бол тэг ингээд бодож байгаагаас чинь баг нэрэл худалч хүнд 5 дахин энгийн 5 дахин амархан байгаа шүү. Хэрвээ 10 дахин биш бол if not 10 5 times easier байгаа шүү. Амлж юм бит хоёр. Тэгээд ингээд гэр бүлтэй хүүхдээ сургуулиас авахстай гэдгийг хүртэл ойлгодог гэхэлэр би бүр гайхаад байгаа юм. Өдөр би ч 2:40 үчгээд гараад хүүхдээ авлаа гэж гараад тэгээд яг оройн тэгэл 30 минут үргэлжлээд суучих байгаа юм. Хийх юм аа хийчихвэл тий. Хийх юм аа хийчихвэл. Тиймэрхүү юмнууд бол нэр үнэхээр гоё. Энд дээр тэгээд одоо ингээд цэвэрлэг хийж үзсэн байна, delivery хийж үзсэн, одоо мэрэгчлэрээ ажиллаж байна. Энэ гурван ажлын байрны цалингаа авах мөчийн мэдрэмж ялгаатай юу? Яг адилхан байна уу? Амар сони боссон. Цалин авахаар ч ажил хийж мэнэ тийм аа. Тэгтээ нөгөө хоёр нь бол арай жоохон нэг юм хүнд штэ тий. Тэгээд өсөхгүй штэ. Хийдгээл хийн авдаг авна. Тэгээд яг толгой амар. Өстой жинхэнэ толгой амар юу ч бодохгүй. Оройн би тэр проблемыг ингэж шийдэхтэй биш үү? Тийм байж тээ гэсэн юм бодохгүй штэ. Би чинь одоо бол жинхэнэ нөгөө нэг оюуны ажил хийж байгаа болохоор чинь тэр проблемыг тэр дата яагаад ирсэнгүй, яагаад тэр орж ирээд байна мэн гэл тэгээд бүх юм чинь бодоод уул нь бол унтах ёстой. Гэтэл тарих ажиллаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ажилладаг, зүүдэлдэг. Зүүдэлжсэн үү? Код модо зүүдэлсэн. Заримдаа зүүдэнд оож бодсон ширэг тэгсэн тэгэл ёстой байсан биш тэгээд тэгээд тэр софт яагаад гарч ирэхгүй байсан болоо гэж бодож байгаад орж молдсон шүү дээ. Тэгэхээр бас нөгөө яагаад яаж гарч байгаа тасалбар авчмаар санагдаад байдаг ш. Тасалбар аваад орохоор тэр айдиа нэрээ тэгэл юм биш үү? Борч ирээд байдаг. Би саяны асуултыг яагаад асуусан бэ гэвэл одоо ингээл нэг сүүлийн үед те be the best version of yourself те хамгийн топ нь бай, мундаг бай, мэрэгчлэрээ ажил you don't have to. Яг дотроо би ингээд давхар нөгөө career coaching ажлынхаа хажуугаар хийдэг. Тэрэн дээр ч гэсэндээ би яг дотоод хийж байгаа байхгүй. Хүн заавал тэг ингээ Австралид ирээд гэр бүл гээд ингээ хүний 9 хүслээр харах юм бол ингээ 9 өөр юм зүйлд бид нар анхаарч байгаа. Яг өнөөдрийн энэ цаг мөчид карьер бидний номер 1 байх шаардлага байхгүй. Үнэхээр яг цаг заав нь одоо мөн болоод те яг л энэ цаг нь гэж үзсэн үедээ хүн орж болно. Тэр шиг одоо би ингээ хүүхдтэй илүү анхаармаар байна те тархиа юусаа ажиллуулмааргүй байна. Зүгээр ингээд ямар ч хэлсэн те I wanna pay the bill санаа амар ажлын цаг дууслаа бүх юм дуусаа. Ерөөсөө тэр ажлын талаар бодохгүй. Тийм нөхцөл байдалд хүн байж бас болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд яг адилхан гоё ингээд хамаагүй одоо тийм comfortable те амраар. Тэгэхээр яг энэ бас яриануудын маань нэг хүмүүст харуулах хүсэж байгаа өнцг нь мэрэгчлэрээ ажиллахыг хүн хүсч болно. Хүсэхгүй байж бас болно. Хүсэхгүй байгаа хүн энийг үзчихвэл that's okay. That's totally okay. Юу ч хиймээр байгаа нь те. Тэгээд зарим одоо нөгөө casual ажлууд мэрэгжлийн ажлаас өндөр цалин ч өгж байгаа. Тийм. Над дээр ирж байгаа нөгөө эрэгтэй хүмүүсийн хувьд бол яг бас яг тийм нөгөө нэг юутай тулгардаг л та. Ингээд барилга дээр ч юм уу те төмөр дээр ажиллаж байгаа хүмүүс айгүй өндөр цалинтай. Тэгээд дөнгөж ингээ entry level-ээр тийм entry level-ээр оронгууд цагийн 20 эдэн доллар, цагийн 30 мөч гэдэг ихэр чинь ингээд бүр яаж вэ те ингээ хүүхдүүд сурж гин те эхнэр сурж гин гэр орон ингээд магадгүй mortgage гэл ингээд явахаар юм боломжгүй тэр бол тийм л байгаа бол тэгээд зүгээр гэсэн хүслээрээ бичиж үзэж чаад одоо миний хувьд таны хүсэл маань чухал байна те эрүүл энхийн эсвэл эдийн хүсэл чухал өрийн хүсэл чухал байна гэж байгаа бол 7 дахь буюу одоо эзэн юу 9 хүслээ бичсэн мэт лээ яагийн би яг шууд мэдчихэж байгаа юм шиг яриад байгаа шүү. Хичээгээ сонсоо юу бүх айдиа тийм карьер чинь ингээд 7 дахь хүсэл байгаа байхгүй эхний 6 нь бүрлэлчиж тэгэхээр тэр 6-гаа ер нь ингээд болгочаа за бүх юм нэг юм болцсон мөрчлөө нэг дутуу ч юм уу санагдаад байвал карьер гэ бид нар явж болно. Тэгэхээр хүн болгоны амьдрал өөр үе шатанд явж байгаа учраас Огийн хувьд бол угаасаа яг л зөв цагтаа цаанаас нь те за одоо ингэчгээ гэд ингээд орсон байна. Тэгээд яг одоо ингэ юмнуудаа болж байна те. Тэгэхээр бас яг заавал гэдэг юм байхгүй шүү. Тий яг үнэ. Тий нөгөө заримдаа ч бас яг тэгж санагддаг ш бүх мэрэгчлэрээ ажиллаж байгаа нь мундаг гэсэн үг ш. Тэгээд мэрэгчлэрээ ажиллах цаг хугацааны л асуудал. Яг цаг хугацаанд хизээ болно. Угаасаа монголчууд бүгдээрээ ажиллаж чадна. Бүгдээрээ бас хил усноос дайггүй болцгаа. Нийтээр ер нь дайггүй болцсон юм шиг. Тэгэл бүгд төлөө олцсон. Хин хаана одоо ямар ажил хийх зүгээр л цаг хугацааны л асуудал. Өөртөө хүсвэл тэгээд аплайдаад орчин. Тий.
Тэгээ жинхэнэ нөрөө гэр бүл яг одоо нэгдүгээр чухал найзууд бол зөндөө байгаа байхгүй манай энэ. Тийм яг үнэ. Гэр бүл тэгээд эрүүл мэнд те ялангуяа карьер бол ямар ч үнээр хамаагүй гэдэг зүйл биш ээ. Карьер гэ яхав тэгээ өөр ингээ ямар ч ажил хийж болно ингээ эрүүл мэндэ бас бид нар бодох ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас байна. За тэгээд дараагийн миний нэг түрүүн яг оогийн ярьжсэн ингээд энэ ажилд ороход гэдэг нэг нөгөө шаардлагын талаар нэг талт хүрээд өнгөрсөн. Одоо тэгээд миний дараагийн асуулт бол яг web developer-ийн ажил одоо ингээд IT дотроо орохыг хүсэж байгаа хүн байвал ямар шалгуур байх вэ? Гэхдээ энэ дээр миний асуултын нэг жоохон twist байгаа. Тэр нь ажлын одоо ингээд requirement шалгуурууд ингээд одоо зар дээр байдаг шүү дээ тий. Тэрийг заримдаа харахаар амар тэнгэрийн байдаг байхгүй юу? Би ингээд намайг нөгөө секретээ аваад тэгээ миний оронд ингээд ажилд авах гээд би дотоод аваад итер хийдэг. Тэгээд тэр зарыг ингээд гаргаад юун дээр тавьсан, сик дээр тавьсан байгааг нь харсан чинь ямар амар юм бэ? Би бараг наадад чи хийж чадахгүй гэмээр миний оронд авч байгаа хүний ажлын requirement тийм байсан байхгүй. Strategy төвшний гэж шийдвэр гаргадаг те эрсдэл болон compliance-ийг мэддэг, Австралийн хууль, олон улсын хууль мэддэг. Өөр юу байлаа да хэдэн янзын том төслүүд хариуцдаг. Тэгээд нөгөө нэг tier CEO одоо C төвшний хүмүүсийн ингээ хурлыг удирдаад яг нөгөө тэрүүд ингээ риск авч явдаг мод. Ингээ яг миний хувьд зүгээр ингээ нөгөө яг ажил дээр тийм амар хэцүү амар хүнд юм биш. Тийм юмыг ингээ бичиг рүү буулгаад харангуут би барыг тэр ажлыг ингээ аплайдахаас амар тиймээр гарч ирээд байдаг байхгүй. Тэгснээ тэдэн жилийн туршлага би тэр ажилд орохдоо 1 жилийн туршлагатай Монголын ганц жилийн аудитын туршлагатайгаар би энэ ажилд орж ирсэн байхгүй. Тэгсэн чинь л 3-5 жилийн юм илийн ингээл. Тэгснээ заавал тэдээс дээш хүнтэй компани байх наа амар юм байсан. Тэгээ би тэрийг харчаад үгүй штэ гэж бодсон байхгүй. Тэгэхээр одоо яг боддоор хэрвээ би одоо ингээд өстөд аудит хийх гэж байгаа хүн байл мэдээж тийм шаардлагууд бичсэн байгаа. Гэхдээ яг боддоор ийм байд юм а гэж ингээд хэлээ. Би өөрөө дугаарыг тест хийн. Одоо энэ дугаар ОГ-ийн учраас web developer дээр зар дээр юу гэж гардыг. Гэтэ яг үнэндээ яг ямар шалгуур байхад зүгээрээ чи орчин тэгээд ороод сурчин гэдэг тийм зөв юу гэх вэ? Гэхдээ энэ ч бас арьсана манай компани хувьд бол арай ундаа байхгүй юу. Одоо жишээ сүүлийн манайх бол яг front end яг жинхэнэ HTML, CSS, JavaScript одоо Bootstrap өөр юу гэдгийг тэр stack-ууд тэгэл нөө Docker, Mocker тэгээ CI, CD тэр бүх юм мэддэг байхад болчихно гэж байгаа. Ингээд цөөх юм шиг сонсогдож байгаа шүү дээ. Гэтэл нөгөө яг web developer өөр компани хувьд бол ондоо шүү дээ. Чи бүр React, Native юу гэдгийг Flutter ашигладаг гэдэг. Миний мэдхгүй бас технологиг ашигладаг компаниуд бас байгаа. Тэгэхээр яг ерөнхий юмар мэдж байгаа. Одоо web developer-ийн хувьд бол угаасаа ерөнхий 3 юмар HTML, CSS, JavaScript энийгээ л бүр гашраацсан байхад бол би бол орчих гэж бодож байгаа. Technical skill. Тэгэн гутлаа бас soft skill амар чухал байгаа байхгүй юу? Багаараа чичдэх юм уу? Зөвхөн өөрийгөө ягаад одоо энд чинь жишээлбэл манай ажил дээр ингээд яг ижилхэн таскыг ингээд 2 ондоо аргаар хийчих. Би нэг аргаар хийсэн байхад манай нөгөө девелопер арай ондоо аргаар хийсэн. Тэгэн гутлаа одоо бид тэр чинь negotiation хийжтэй. Би ингээд хийсэн. Уул нь бол миний ажиллаж байгаа. Тэрнийг ч ажиллаж байгаа. Тэгэн гутал чинь яагаад бид хоёрын одоо тий ижилхэн бол тэр чинь одоо ингээд код refactor хийхээр давтагдсан юм хумаа гаргаж ирээл тэрг янзлаа шүү дээ. Тэнгуут яагаад чинийх юм яагаад минийх юм би бас гаргаж би тэр чинь цаг зарцуулж 2-3 цаг сууж хийсэн юм аа. Ингээд усгуулж маргүй шүү дээ. Тэгэл нөгөө at least ингээд одоо negotiation skill те би эндээ заах ингээд team soft skill communication skill-үүд амар их шаардна. Тэгэхээр тиймэрхүү талаа бас амар хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ монголчууд болохоор угаасаа technical skill бол үнэхээр сайн. Тэгээ гол нь soft skill талтай ямар хөө гэдэг юм. Тэр мэрийг жоохон хөгжүүлвэл зүгээр идэх байх гэж бод. Тэгээ нөгөө team player би гэхээс илүү бид гэж ярьдаг. Манайх дээр би гэж юусэн ярьдаг. Манай баг бид ингэж хийцээ. Бид нэр ингэж дахин тест хийгээд quality assurance хийгээд ингэж ясаа гэдэг ярьдаг. Тэгээл нөгөө чи сайн байлаа гэхээс илүү тэдний баг ийм сайн байлаа гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө team player ах амар чухал юм байлээ. Communication skill сайтай. Тэгээ technical skill бол web developer-д бол үндсэн хитгэн байгаа. Тэрийгээ бүр үнэхээр сайн хийгээд дээрэс нэг үзүүлэх портфолиотой хахад тэгээд ер нь бол гайгүй ах гэж би бодоод идэв шүү дээ. Нэг амар хэцүү юм байхгүй. Тэг яалтчгүй бүр үнэхээр их юм
ингээд лист болгоод тавьсан байдгийн. Гэтэ үндсэн юмаа л ойлгож авахад тэрийг одоо явцдаа сурчт юм бэлээ. Одоо Тийм жишээлбэл transferable skill гэж тий. Нэг Ингээд энийг мэдсэн юм чинь энэтэй энүүгээр адилхан юм чинь сурчиж болно гэдгээр. Тэгэхээр тийм одоо шалгуур харагдлаа гэх. За би мэдэхгүй юм чинь ингээд аплайдахгүй орхихгүй гэсэн үг шүү дээ. үтгэхгүй. Тийм. Өө тийм байхгүй гэж. Тэгээ анх бодвол яана би тэрийг ч мэдгүй, энийг ч мэдгүй. Би өөр нь юунд ч тэнцэхгүй юм байна. За би өсрөл 20% нь тэнцэх юм байна, 30% нь гэдэг байсан бол одоо бол ер нь ID байгаа шүү дээ. Тэр чин тэрнтэй л та ер нь тийм байдаг гэсэн ерөнхий ID-га авсан байхад цаашгаа үнэхээр яг ашиглах дээр тулах юм бол тэгэл Google дээр нөгөө жинхэнэ докюменташнуудыг уншаад ашиглаж штэ. Гол нь тийм ID-га мэдээд тэр нь тийм юм байдаг гэсэн ерөнхий ID-га авсан баг. Гайгүй. Яа за. Стого яг ийм сонсгоор байсан. Ангаар урч ихсалтаас тэгэл туршлага гэсэндээ эхний ээлжинд бол яг тэр гол юмнуудаа мэдсэн. Яг CV-гээ нэг дажгүй бичсэн хад ярьцлаган дээр очиод өөрийгөө илэрхийлэх байдлаар яг саяны team player гэдгийг харуулах ч юм уу тий. Тийм байдлаар ярихад бол ер нь болохоор байгаа байхгүй тий. Яа бид нэр ингээ нөгөө бодол дотроо ингээл томруулаад хөөсөн бүр амар том бол эсвэл яа шиг гэл ихчдэг. Тэгэхээр яг үнэхээр одоо зорж байгаа хүмүүс байх юм бол бодлогоо ерөөсө зогсоох боломж битгий олгоорой. Яг үнэ. Надаас асуух асуултууд бол ингээд дуусж гин. Огийн хувьд өөр ер нь нэммээр юмнууд юу вэ? Хүн болгон өөр ингэсэн бабл дотор амьдарч шүү дээ. Хүрээлэн орчны уулздаг хэдэн тодорхой хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн ярьдаг тодорхой сэдв байдаг. Огийн бабл дотор одоо энэ мэрэгчлэрээ ашиглах юм уу? Энэ ажлын хүрээнд хүмүүс ер нь юу асуугаад байна ч юм уу? Нэг ийм юм хэлчмээр байна гэсэн юм байна уу? За тэр хүмүүс нөгөө нэг networking сайн хиймээ гэдэг чинь networking-аар ажилладаг. Тэгэхээр би ерөөсөө тийм юм сонсож байгаагүй харж байгаагүй. Миний ойр хавьхан болохоор дандаа өөртөө зүтгэл ингээд батлаа хийжээс болохоор мэдгүй networking нэг амар 100% энэ IT-ийн чиглэлд бол нэг найдах хүн болов уу гэж би бодсон шүү. Эсвэл өөр Сидней том газрууд ондоо байдаг юм байна. Манай Камбера чинь жижигхэн зах зээл нь амар жижигхэн. Тийм болохоор нэг хичнээн тийм байгаа ч гэсэн би лав тийм networking-аар ажиллаж байгаагүй. Миний ойр хавьхан networking-аар ажиллаж байгаагүй. Тэгэхээр networking-д нэг тийм найдалтгүй байна гэж би бол ойлгосон. Тэгээ манай байгаа газрын үед. Тэгэн гутлаа ер нь бол өөрсдөө өдрө болгон хөгжүүлэх л хэрэгтэй юм байна. Тэгээд нөгөө нэг бүр хитрхийн импостер синдромд өөртөө ч болохгүй байна гэж ойлгосон. Тэгээд тэрийг одоо импостер синдромд ороод ингээд өөрийгөө голох мэдрэмж, би тэнцэхгүй байгаа мэдрэмжээ авах юм бол өвшөөл сурах хэрэгтэй байна гэсэн айдиа аваад өвшөөл зүтгэх хэрэгтэй байна гэж би ойлгосон шүү дээ. Би одоо сүүлийн үед сая одоо нийтээ импостер синдромд ороод нэлээд шантрах дээрээ тулаад зүгээр ингэж судлыг өглөөж гараас юм гарахгүй байгаа юм чинь гол нь нөгөө нэг тийм амар чаленж юм дээр ажиллаж байгаа гот дээр тэгээд амар чаленж юм дээр ажиллаа. Сүүлдээ бүр толгой эргээд тэгээ бүр нөгөө гарч орж жоохон салхисээ авч байгаа. Тэснийхээ дараа эргэж суугаад за дахиад хийгээд тэгэж хэлчихсэн нэг юмнасаа гаргаж. Тэгэхээр нөгөө амар тийм концентрейт болоод гараас юм гарахгүй жоохон завсарлага аваад тэгээд гоё эргэж орж ирээд асуудлыг өөр өнцгөөс нь харах юм бол бас боломжтой юм байлээ. Тэгэхээр тэгээд веб девелоперын болоод IT-ийн болоод өдрө болгон сурах хэрэгтэй. Тэргээ бүр анханасаа хүлээн зөвшөөрөөд гэр бүлийн ч хүлээн зөвшөөрөөд тэргээ ажлынхаа дараа ингээд үргэлжлээ сууж ивэл суух цагийг нөгөөд ирээд ингээд хүүхдүүд нь ээрээд авах юм бол хүүхдүүдийн саатуулж өгөөд тий. Тэгэж бас эн чинь нөгөө нэг гэр бүлийн хүчин чармаалт хэрэгтэй байгаа байхгүй юу? Тий. Тэр хүн бас нэг тэндээ ингээд өсчгөө дэвшгээд ингээд хичээж байгаа дээр нь тэгээ партнерын спорт бас хэрэгтэй байгаа байхгүй юу? Салбар нь тэгээд ерөөсөө амар хурдцтай хөгжөөд байдаг тий. Тэрний чинь ард үлдэж болохгүй. Энд чинь ийм юм байсан гэжэт маргааш шал ондоолцсон байгаа юм чинь. Тэрийг дахиж сурах болоод. Тий. Тэгээ миний бодоод тийм байгаа амар хэм сурах юмтай тэгээд жоохон суудаг шүү дээ. За. Өстой гоё. Амар гоё point өглөө. Networking. Яг үнэ. Миний хувьд өөрөө Австралид ирээд бас 10 хэдэн ч ажил хийлээ. Networking-аар нэг ч удаа би ажилд орж байгаагүй. Тэгээ миний клиентуудаас бас яг цэвэр зүгээр аплайдаар цэвэр өөрийнхөө бор зүрхээрээ цэвэр CV-гээрээ тэгээ цэвэр царайгаар очиж ярилцлаганд орж ажиллаж орсон хүмүүс маш их байдаг. Мэдээж networking байвал арай цаг хугацаа хэмнэн сайн л та тий. Гэтэ надаа networking буюу танил тал байхгүй юм чинь дээ гэж бодоод
юм хийхгүй байгаа хүн хэрвээ сонсож байгаа бол Огийн саяны хэлсэн үгийг те би батлан даа. Зөндөө олон тийм хүмүүс байгаа огт. Тэгээд яг ихний ажилд орсны дараа одоо ингэж чинь Огийн хувьд 14 хүн таньдаг болсон. Тэр чинь networking байхгүй юу тий? Яг үнэ. Тэгээд дараагийн ажилд орлоо гэхэд дараагийн ажлаасаа салах гэдэг хуучин ажиллаж байсан хүн нөө чи манад ингэж би одоо энд байгаа гэдэг ингэж байдлаар явдаг. Тэгэхээр бид нар бол хизээч угаасаа эхээс төрөхдөө тэгээд шинээр ээж автаа танилцал networking хийдэг. Энэ бол бид нар байнгын шинээр гаргаж байдаг зүйл. Тэгээд networking ч юм уу танилцал байхгүй байгаа бол бюроос бити санаа зовоорой. Бид өөрсдөө build хийхтэй. Тийм. Эхний ажилдаа орсон байхад цаашид болоо тэгээд LinkedIn-ээр ажлын саналууд бол recruiter-ууд бол байнгын холбогдсон байл шүү дээ. Тийм. Дандаа анх одоо LinkedIn-ээр ганц ч юм авч байгаагүй. Чин ажилд орсны дараа зүгээр recruiter-ууд холбогдоод Drupal developer наша гэж тэгээд болсон. Тэгээд би одоо тэр LinkedIn-ийн чинь хаана ажиллаж байгаа гэдэг нь бас чухал юм байна. Яг юм нөгөө IT agency-д ажиллаж байгаа хүмүүсийг федералийнхан авах дуртай гэдэг юм байна. Одоо манай ихэнх ажилтнууд федерал тулгаалагдчихад байгаа байхгүй юу? Тэгдэж яг тэгдэг баг. Яг тэгэл нөө тэдний хамаг прожектыг хийгээд байгаа тэнд болохоор нөгөө хөгжүүлэлт авахгүй maintenance л байгаа. Бидэрт болохоор хөгжүүлэлт яг нөгөө нарийн нандин юмнууд байгаа. Тэгээд нарийн нандин юм хийж чаддаг хүмүүсийн авсан нөхөлтэй. Тэгэл манай хамаг сеньорыг федералийнхан холгаадаа тэгээд ичдэг шүү. Тэгэхээр эндээс бас тэгэл дараагийн ажлын карьер өсөлт харагдаж байгаа байхгүй тий? Окей, одоо яа гэж бодож байна? 3 жил эндээ байцсан. What's the next step? Харин яг тэр чинь яг ярих гэсэн нөгөө яг федерал гэдээ орж болж тань л да. Цалин мэдэн яг ойролцоо тэгээд амар тайван ямар ч стрессгүй гэд нэг юм яхаад зөвхөн эрхийн тавьж өгөх гэж 3 хоног манаг одоо 3 хоног юу ч хийхгүй блокт бай тэгээд тэргээр ингээд байна. Тэгэхээр гол нь би нэг тийм нэг юмнаас хоцроод байгаа юм шиг сурах юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж аваад идэг тийм төрлийн байхгүй юу? Би ер нь яг эндээс яг хоцроод байна. Би яг энэтэйг өхөл нийлүүлж алхаж амжихгүй нэ гэж боддог. Тэгэхээр нөгөө энэ чаленжин газартай байгаа би өшөө хөгжмөр байгаа байхгүй юу? Чаленжин газар байх тусам энийг ингэж шийдэх юм бэ, тэгж шийдэх юм бэ гэсэн юмд нь бүр гар би оролцоод ингээд юмыг сураад ингээд тэгэж хөгжмөр байгаа. Тэрнээс яхаа федерал медралд орох юм бол амар quiet тэгээд орж ирсэн жижигхэн блогын хийчин тэндээс угаасаа эйженсинууд том вебсайтыг хүлээлгээд өгч байгаа юм чинь. Жижигхэн юмнуудын maintenance гэдэг байж болно. Тэгээд яхаа нөгөө миний хувьд бол нөгөө яг энэ цаг мөчөлтэй яг энэ хамгийн best. Би яг одоо нөгөө нэг би тийм яг болчлоо гэсэн төвшөнд очиагүй учраас өшөө сурах юм байгаа учраас би одоохондоо үгөө сурна л гэж бодож байгаа. Өшөө энэ дээр байна. Юун дээр за би блогийг явуулдаг. Дахиад нэг асуулт гараад ирлээ. Одоо ингээд өөрийгөө өдрөө болгон хөгжүүлэх хэрэгтэй гэдэг чинь штэ. Жишээ нь за би ингээд одоо ямар ч idea байхгүй IT-ийн тал дээр штэ би web developer үнэхээр болмоор байгаа bootcamp навчи сурчий гэдэг инглээ гэхэд өөрийгөө хөгжүүлэх ч юм уу те одоо ингээд мэдээлэл арай л их байна. Тэгэхээр яг Огийн хувьд хаанаас яг энэ мэдээлэл за би энийг сурах хэрэгтэй юм байна. Энийг сурах юм байна. Энэ ч яхав яшиг ч юм уу те. Ингээд яг мэдээлэл хаанаас авч ийн яаж шүүж ийн? Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй мэдээлэл ажлын шаардлагаас авч чинь үү те. Тий, ажлын шаардлагаас авч ийн. Тэгээд нөгөө хүрээлтээсээ ярьж байгаа нөгөө коллегуудаасаа партнераас манай нөхөр бас IT-г гэтээ чинь тэгэл яриа гарахаар тийм IT-ийн чиглэлээ шинэ технологи ярилцаа суучтай. Тэгэл хоёулаа сурах юм шиг байна. Гэсэн хоёр хүн байж байгаа. Тэгээд ер нь бол сурах юм маш их байна. Тэгээд онлайнаар Google дээр шинэ технологи гарч ирж байгаа юм байна. Version upgrade хийж байгаа юм байна. Team юмнууд нь upgrade хийж байгаа юм байна. Тэрийг нь бас сурахгүй болохгүй юм байна гэсэн юмнууд бол байнгын л гарч ирнэ. Тэгэл bootcamp-аар яваад сурсан хүмүүс бол зөндөл байд юм байлээ. Тэгээд энд чинь тэгээд диплом хардаггүй болохоор ер нь бол монголчууд болоод bootcamp-аар ч явсан, өөртөө онлайнаар сурсан, тэр бичих цаасууд ерөөсөө авахгүй шүү дээ. Намайг чи яг bachelor дипломтой мó диплом аваад ир гэж ерөөсөө асууж байгаагүй. Чи яг open classroom-ад дууссан юм уу, сертификат аваад ир гэж асууж байгаагүй. Тэгэхээр ер нь бол хаана ямар сургууль төгссөн энэ төрөө бол нэг чухал биш хийж чадах уу, ажиллаж чадах уу, experience байгаа юу ч гэдэг юм. Тиймэрхүү юм чухал юм байна гэж би ойлгосон. Тийм яг үнэ. Наа ч гэсэндээ ажиллаж байгаа бүх хугацааны туршид нэг ч удаа диплом юм асууж байгаа. За нөгөө мастер чинь энэ юм уу хаана юу тийм хизээч нэг ч диплом цаас юм асууж байгаа. Тэгэхээр
Yeah, угаасаа education бол нэг тийм чухал шийдвэрлэх шалгуур биш те. За ийм мундаг IT гэр бүл байна. Нөхөр нь яг ямар IT-ийн аль хүрээлээр явж байна? Маань нөхөр full stack University of Canberra. За дараагийн хууж байгаа давруулна. Full stack хийж байгаа хүмүүс яаж вэ? Сургуульд ажиллахаар ямар байна гэд асуумаар ах юм. За окей. Ингээд өнөөдрийн цаг заваа гаргаад өөрийнхөө туршлагыг тий бодит байдлаа бүр нөгөө уйснаа хүртэл ярьсан. Гэдэг маш их баярлалаа. Тэгээд монголчууд маань их болж заавал Австралид байгаа хүмүүс гэлтгүй бас тий өөр хаанаас үзээд ийм байт юм бэ. Нэрээ яг ингээл бид нар чинь бүгд л адилхан шүү дээ тий. Адилхан төрж байгаа. Надад энэ бодол төрөөд байгаа шүү гэж чинь төрж исэн юм байна. Гэхдээ болох юм байна гэдэг нэг гоё ингээд даваа тий нэг гоё гацалтаас нь гаргах яриа болсон гэдэгт бол би бүр 100% ихтэй байна. Тэгээд энэ удаагийн дугаарт орсонд маш их баярлалаа. Дараагийн дугаараараа бүгдээрээ уулзцгаая. Bye bye. Баярлалаа.